За сайн байцгаана уу золбоотой та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ ярьж өгөх гэж байгаа болсон явдал маань Солонгосын нэгэн мөрдөн байцаагчийн ярьж өгсөн болсон явдал байгаа. Солонгост олон жил ажилласан мөрдөн байцаагч нэг YouTube сувгаар ороод байн өөрт тохиолдсон болсон явдлуудаа ярьдаг байхгүй. Тэр мөрдөн байцаагчийн амьдралд тохиолдож исэн өөрийнх нь сонсож исэн хамгийн аимшигтай гэмт хэрэг гэж энэ хэргийг танилцуулж байгаа байхгүй. Тэгээ би өөрөө энэ мөрдөн байцаагчийн ярьсан зүйлийг орчуулад бичиж байхдаа сэтгэл үнэхээр тавгүй болсон. Үнэхээр муухай мэдрэмжийг авсан. Яаж хүнээс ийм аимшигтай үйлдэл гардаг байна гэж өөр ирэхгүй бодгдсон. Бас хит их эмзэг зүйл сонсож чаддгүй, үзэж чаддгүй хүмүүс байвал энэ бичлэгийг битгий үзээрэй. Энэ бичлэгээс шууд гараарай гэж анхааруулж хэлмээр байна. Энэ бичлэгийг зөвхөн насан туршидад зориулж байгаа гэдгийг бас анхааруулад хэлье. За тэгвэл бүгдээрээ болсон явдлаа сонсцгоё. (2019 оны 9 сарын 15 өглөөний 9 цаг 40 минут Гүнсаан тосхны нэгэн герт 31 настай Гу Ин Сүг гэх эмэгтэй найзынхаа герт буу халаад сууж байсан. За тэгсэн гинт гаднаас хаалгыг нүшглөөд нэг залуу ороод ирлээ. Орж ирээд энэ Гу Ин Сүг гэх эмэгтэйг учир зүггүй хараагаад нааша гараад ир гэж зандарч эхэлсэн гин. За тэгээ энэ Гу Ин Сүг бүсгүй яасан юу болсон юм бэ гэж асууж чадсангүй айсандаа тэр эрэгтэйг дагаад гараад явсан байгаа. За хамт буу халаад сууж байсан найз нь ч дагаад гарсан гинэ. За гэтэл гадаа бас нэг эрэгтэй эмэгтэй хоёр машина гэрийнх нь ойролцоо тавьчихсан хүлээгээд зогсож исэн гин. За тэгээд гадаа хүлээгээд зогсож исэн эмэгтэй Гу Ин Сүг бүсгүйг харангуутаа шууд алгадаад авсан гинэ. Гу Ин Сүг бүсгүй алгадуулчаад ч юу ч ярьсангүй. Хажууд нь зогсож байсан эрэгтэй Гу Ин Сүг бүсгүйг чирээд машиндаа хүчээр суулгаад аваад явсан юм байна. Хэсэгэн зур болоод өнгөрсөн бүхнийг хараад шоконд орж үлдсэн найз нь энэ бүх болсон явдлыг Гу Ин Сүг бүсгүйн ээжд нь очиж хэлсэн байгаа. За юу болсон процессыг сонссон ээж нь шууд цагдаад дуудлага өгсөн. Хэргийг Гүнсаан тосхны мөрдөн байцаах тасгийн 4-р баг хариуцаж аваад хэрэг болсон газар ирж мөрдөн шалгалт явуулж эхэлсэн. Цагдаад хамгийн анх дуудлага өгсөн хүн нь Гу Ин Сүг бүсгүйн ээж нь байсан учраас мөрдөн байцаагчид ээжээс нь мэдүүлэг авахаар ээжтэй нь эхлээд уулзсан. За мөрдөн байцаагчид ээжтэй нь очиод уулзсан ээж нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн байжээ. Охин Гу Ин Сүгч ялгаагүй оюуны хөгжлийн бэрхшээлийн 2-р зэрэгтэй байсан юм байна. Тэгээ мөрдөн байцаагчид ээжээс нь мэдүүлэг авахд их хүндрэлтэй байсан гин. Үгээ сайн тод хэлж чадахгүй, утга агуулгыг нь урд хойно нь оруулаад мөрдөн байцаагчид юу ярьж байгааг нь сайн ойлгож чадахгүй байсан учраас маш удаан яриулаад сонссон. Хэсэг хүмүүс хүнийг ус руу түлхэж алж байгааг охин маань харчихсан юм байна лээ. Тэгээд гэрчийг байхгүй болгохын тулд хүн ус руу түлхэж алсан хүмүүс охиныг маань аваад явчихсан юм шиг байна. Охин маань надад хэлэхдээ хүмүүс нийлж хагаад нэг хүнийг ус руу түлхэж алсан гэ дахин хэлээд байсан. За мөрдөн байцаагчид дараа нь анх баригдаж явсан найзынх нь гэрт очижээ. Хөдөө тосхон учраас CCTV камер бараг байхгүй байх гэж санаа зовж байсан азар найзынх нь гэрийн хажууд хог хаягдлын үйлдвэрийн гадаа камер байж таарчээ. Камерыг шалгаад үзсэн дотроос нь Гу Ин Сүг бүсгүйг нэг залуу дагуулад гараад ирсэн гадаа хүлээж байсан эмэгтэй шууд алгадаад авч байгаа төрх бичигдсэн байсан. Дараа нь хоёр эрэгтэй нийлж байгаад хүчээр машиндаа суулгаад аваад явж байгаа төрх маш тод бичигдсэн байлаа. За хамгийн анх Гу Ин Сүг бүсгүйг гэрээс нь дагуулж гарч ирсэн эрэгтэй Гу Ин Сүг бүсгүйн салсан найз залуу нь байсан. 31 настай Ан Санте гэх залуу. За харин бүсгүйг суулгаад аваад явсан машины төрөл нь Саната байсан. Машиныхын дугаар нь ч камерт маш тод бичигдсэн байлаа. Мөрдөн байцаагчид машины дугаарыг нь шалгаад үзсэн Чомбуг Иксанд амьдардаг Мөн гих хүний машин байж таарсан. Машины эзэн рүү залгаад асуусан. Гэтэл өөдөөс нь хүн хулгайлсан уу? Би юу яриад байгаа юм бэ? Би юу ч мэдэхгүй. Та нар хүн андуурсан юм шиг байна. Би тийм хүн амтаа хулгайлаагүй. Ямар ч байсан таны нэр дээр байгаа машины дугаарыг CCTV камерт бичигдсэн байна. Тантай яаралтай уулзах хэрэгтэй байна. Уулзаад та мэдүүлэг өгөх шаардлагатай байна. Мөрдөн байцаагчид машины эзэнтэй уулзахаар Чомбуг Иксан руу хөдөлцөөлөө. Очоод Мөн залуутай уулзсан. Манай найз харин нэр дээрээ машин аваад өг гэд гуйгаад байсан юм аа. Би өөрөө бүх мөнгийг нь төлнөө ямар ч асуудал үүсэхгүй, санаа зовлтгүй итгээд нэр дээрээ машин аваад өгөөч гэд гуйгаад байхаар нь би өөрийнхөө нэр дээр машин аваад өгсөн юм аа. Тэр найз чинь хин юм бэ гэсэн 28 настай Сог гих залууг хэлж өгсөн. Мөрдөн байцаагчид CCTV камерт бичигдсэн бичлэгийг үзүүлээд энд найз чинь байна уу гэсэн энэ хар цамцтай залуу манай найз Сог байгаа юм гэж
хэлжээ. Тэгвэл энэ хамт байгаа эмэгтэйг таних уу гэсэн танихгүй гэж хариулсан байгаа. Мөрдөн байцаагчид мөн залуугаас гуйсан. Сог найзыг чинь олохын тулд таны тусалцаа хэрэгтэй байна гэсэн мөн залуу зөвшөөрөөд би юу хийх ёстой вэ гэж асуужээ. Найз руугаа залгаад ууртаа яар. Чи чинь юугаа хийгээ яваад байгаа юм бэ? Мөрдөн байцаагчид над дээр ирээд явлаа. Намайг хүн хулгайлсан энэ төргээд бөө юм боллоо штэ гэд ууртаа яар гэсэн даалгаврыг өгсөн. Гэтэл сог найз нь залгаад огт уцаа авсангүй. 2 цаг тасралтгүй залгасны эцэст уцаа авлаа. Хөө чи новш минь юугаа хийгээд яваад байгаа юм бэ? Чамаас болоод би хэрэгт орох шахлаа штэ. Мөрдөн байцаагчид манад ирээд намайг шалгаад чамайг энэ дугаар руу залга гэсэн. Энэ дугаар руу хурдан залгаарай. Мөн залуу сог гих найзаа зандарч уурлаад уцаа салгасан. Тун удалгүй мөрдөн байцаагчийн утас дугарсан. Сайн байна уу? Би сог байна. Та намайг залга гэсэн юм уу? Тийм ээ. Чи гуйн согийг дагуулад явсан юм байна тийм үү? Тийм. Зүгээр хамт өдрийн хоол идэх гээд би дагуулад явсан. Тийм үү. Ойлголоо. Одоо хаана байгаа? Би яваад очие. За гэтэл сог залуу дуугарсангүй. Чи яагаад дууга хураач вэ? Яагаад ярьж ядаад байгаа юм бэ? Хоол идэхэд дагуулад явсан гэж хэлээ үсттэй. Бид хэд очиод гуйн сүгийг дагуулад ирье. Хайгаа хэлээдэх. За тэгсэн Иксаны Вонган их сургуулийн ойролцоо байна гэж хариулжээ. Мөрдөн байцаагчид ч хэлсэн газар нь яваад очлоо. Уцаар ирсэн согийг их залуутай уулзсан гуйн сүг бүсгүйч хамт зогсож байлаа. Өмнөх найз залуу ансантай алгадаж авсан эмэгтэйгээд бүгд хамт зогсож байлаа. Мөрдөн байцаагчид гуйн сүг бүсгүйг алгадаж авсан эмэгтэйн иргэний үнэмлэхийг нь аваад шалгаад үзсэн 36 настай Сүнжон гих эмэгтэй байсан. Анх уулзаад мөрдөн байцаагчид CCTV камерын бичлэгийн талаар огт яриагүй. Тэд бүгд ам нийлүүлсэн мэт бид нар зүгээр хамт хоол идэх гэж уулзсан гэж хариулжээ. Мөрдөн байцаагчид гуйн сүг бүсгүйгээс асуусан. Энэ хүмүүсийн хэлж байгаа үнэн үү гэсэн их айсан байдалтай нөгөө хэд рүү дахин харж байгаад тийм ээ гэж хариулжээ. Мөрдөн байцаагчид ямар тач хүн хулгайлсан гэж дуудлага ирсэн учраас бүгдээрээ бөөнөрө гүнсаан цагдаагийн хэлц рүү явж мэдүүлэг өгөх шаардлагатай гэсэн. Яагаад бид нар ямар нэг юм буруу хийсэн юм уу гэж өөдөөс нь асуусан гин. За ямар ч байсан явъя. Очоод шалгаж үзээд та нар асуулгүй болвол та нарыг явуулчихна. Хэрэг нэгд бүртгэгдсэн учраас очиж заавал байцаагдах ёстой гэд бүгдийг нь дагуулад цагдаагийн хэлтс рүү хөдөлцөөлөө. Мөрдөн байцаагч хэлтс рүүгээ явж байхдаа машин дотроо гуйн сүг бүсгүүн ээжийнх нь хэлсэн үгийг байн эргцүүлж бодсон гин. Хүнийг усан түлхэж алчхаад охин нь харчихсан болохоор охиныг нь дагуулад явсан. Энэний ард хүн амны хэрэг нуугдаж байгаа юм биш үсттэй. Энэ хүмүүсээс яаж асуух вэ? Альнаас нь төрүүлээд асуух уу? Альнаас нь дараа асуух уу гэж байн толгоодоо бодож явсан гин. Гүнсаан цагдаагийн хэлцээр ирээд 31 настай өмнөх найз залуу Ансантай 28 настай Сог 36 настай Сүнжон 3-ыг гурууланг нь тус-тусд нь өөр өрөөнд оруулж хорьсон. Шалтгаан нь үгээ тааруулах боломжтой учраас албаар тус-тусд нь өрөөнд оруулсан. Дараа нь хамгийн эхлээд гуйн сүг бүсгүйгээс мэдүүлэг авч эхэлсэн. Таныг энэ хүмүүс хоол идэх гэж дагуулж явсан гэсэн үнэн үү? Тийм ээ. За энэ CCTV камерын бичлэгийг сайн хардаа. Сүнжон гэх энэ эмэгтэй өөрийг чинь алгадаад авч байгаа зү. Тэгээд нөгөө хоёр нь өөрийг чинь хүчээр машин суулгаж байна. Энэ хамт хоол идэх гэж яваа хүмүүсийн үйлдэл биш л байна да. Яг юу болсон юм бэ? Биднэрт үнэнгээ хэлээч. За гэтэл гуйн сүг бүсгүй огт хариулсангүй. За эхлээд тайвшраад ав. Юунаас ч битгий. Яг юу болсон юм бэ? Үнэнгээ хэлээ. Санаа битгий зовоо. Зүгээр бид нар өөрт чинь туслах гэж байна. Тийм ээ. Намайг энэ хүмүүс хүчээр дагуулад явсан. Яагаад энэ хүмүүс өөрийг чинь хүчээр дагуулад явсан юм бэ? Хүчээр чамайг дагуулж явах ямар нэг шалтгаан байсан юм уу? Энэ Сүнжон эгч манай сургуулийн эгч байгаамаа. Сүнжон эгчтэй би хэсэг хамт амьдардаг байсан. За энэ Сүнжон гэх эмэгтэй гуйн сүгтэй хамт амьдардаг байхдаа утсыг нь хурааж аваад бүх банкных нь картыг нь хурааж аваад өөрөө ашигладаг байсан гин. Нэг үгээр зүгээр өөрийнхөө байранд гуйн сүг бүсгүйг хорьчихсан байсан гин. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй учраас сар болгон улсаас 300 мянган вон өгдөг байсан. Тэр мөнгийг нь ч аваад ашигладаг байсан. Хэрвээ өөдөөс нь ямар нэг тайлбар тавих юм уу үгээ тод хэлж чадахгүй бол шууд зодддаг байсан. Хамт амьдрах хугацаанд өдөр болгон зодуулдаг байжээ. Камерт бичигдсэн бичлэг дээрээс харахад гуйн сүг бүсгүй алгадуулчхаад юу ч хэлэхгүй байсан шалтгаан нь зодуулсаар байгаа сурчсан байжээ. За энэ бүх үйлдэлийг ахлаж хийдэг байсан хүмүүс бол Сүнжон, Сог хоёр. За энэ хоёр нөхөр ямар ажил хийдэг байсан бэ гэвэл эмэгтэй хүмүүсийн биеийг үнэлүүлж голоос нь мөнгө авдаг ажил хийдэг байсан. Харин гуйн сүг бүсгүн өмнөх найз залуу Ансантэй ч гэсэн оюуны хөгжлийн бэрхшээл
нээлттэй залуу байсан. Найз залуугаар нь хар бор ажил хийлгүүлээд хамаг мөнгийг нь өөрсдөө авдаг. Үнэн дээр өмнөх найз залуун ч ялгаагүй Сүнжон Сог хоёрын боолн болж амьдарч байжээ. За ямар тач эхний ээлжинд хүн барьцаалж, хууль бусаар гэртээ хорж, бүх мөнгийг нь авдаг байсан нь Гуйн Сүг хохирогчийн мэдүүлгээр тодорхой болсон. Гуйн Сүгч тайвширч мөрдөн байцаагч нарт итгэж эхэллээ. Бүх зүйлээ илэн талангүй ярьж эхэлсэн. Одоо харин мөрдөн байцаагчид маш чухал асуултыг асуух цаг нь болсон гэж дүгнээд Гуйн Сүг ээж чинь бидэрт хэлсэн. Энэ хүмүүс хүнийг усан түрхээд алчсан гэсэн үнэн үү? За тэгсэн айгүй сүрхий хариулж байгаад гинт дууга ураагаад ийш тийшээ айж сандарч харж эхлээд сүултээ бүр чичрээд эхэлсэн гин. Мөрдөн байцаагч шууд мэдээд асууха болоод дахиад тайвшруулж эхэлсэн. За тайвшир, битгий сандар. Бид нар чамайг хамгаална. Жоохон амарцгаая. Чи кофе уух уу? Гуйн Сүг бүсгүй хариулсангүй. За тэгвэл ус уух уу? Тэгье. Алив ус аваад ир. Усуулга жоохон тайвширсныг нь хараад үргэлжлүүлж эхэлсэн. Гуйн Сог цагдаа гэдэг ажил муу хүмүүсийг барьж хориод сайн хүмүүсийг шагнадаг байхгүй юу? Энд байгаа хүмүүс муу хүмүүс тийм үү? Гэтэл Гуйн Сүг өөдөөс нь толгой тохиж байлаа. Энэ хүмүүсийн хийсэн муухай үйлдэлүүдийг биднэрт хэлэх юм бол бид нар энэ хүмүүсийг шийтгэнэ. Энэ хүмүүсийг чи хизээч дахиж харахгүй. Чи хэлж чадна үсттэй? Гуйн Сүг бүсгүй толгоогоо тохисоор суулаа. Мөрдөн байцаагчид бүсгүйн байгаа байдлыг хараад л шууд энэ хэрэг хүн амны хэрэг гэдгийг нь совингоороо мэдсэн байгаа. Байцаагчид бүгд Гуйн Сүг бүсгүйн амнаас нь гарах үгийг хүлээж суулаа. 2 сарын турш нэг эмэгтэйг тагтан дээр гаргаж байгаад зодсон. Тагтан дээрх карантыг онгойлгож байгаад шаланкаар ус цацдаг. Гэхдээ тэр ус нь халуун ус цацсуусаар байгаад тэр эмэгтэй амиа алдсан. Мөрдөн байцаагчид тэнд ямар хүмүүс байсан гэж асуусан. Энд баригдаад ирсэн хүмүүс бүгдээрээ байсан гэж хариулжээ. Өмнөх найз залуу Ансантэй хүртэл хамт байсан гэж хариулжээ. За дараа нь мөрдөн байцаагчид Ансантайг байцааж эхэлсэн. Ансантай оюуны хөгжлийн бэрхшээлийн 3 дугаар зэрэглэлтэй боловч бүх юмыг маш сайн ойлгож ярьж чаддаг. Бараг жирийн хүнээс ялгагдаад байх зүйлгүй байсан гин. За Ансантай бүх үннээ хэлнэ шүү. Бүгдийг нь Гуйн Сүгээс сонсцсон. Хэрвээ чи үнэнгээ хэлэхгүй бол чи бүх хариуцлагыг үүрнэ. Чи бүх гэмт хэргийг хийсэн гэж тооцогдсон шүү. За энэ камерын бичлэгийг хар. Та нар анханасаа хоол идэх гэж дагуулж яваагүй. Та нар хүн хорж мөнгийг нь дээрэмдэж амьдардаг байсан үнэн үү? За тэгсэн Ансантай тийм гэж хариулсан. Тэнд нэг эмэгтэй байсан гэсэн үнэн үү? Тэр эмэгтэйг та нар тагтан дээр хорж ус шүршиж алж хайчхаад булчгсан гэсэн үнэн үү? Тэгсэн Ансантай бас үнэн гэж хариуллаа. Чи энэ бүгдийн талаар биднэрт бүх үннийг хэлж өгч чадах уу? Тийм ээ. Би бүх үннийг хэлье. За энэ хүмүүст алуулсан хүн бол дөнгөж 20 настай Ю Сон А гэх охин. Юсан А охин Кванжу хотод амьдардаг байсан боловч ар гэрийн асуудлаас болоод гэрээсээ цухтааж гарч ирсэн байсан. Ор хоронгүй явж байгаад Facebook чатаар анх Сог гэх залуутай холбоо тогтоосон байгаа. Сог охинд хэлэхдээ чи бие үнэлээд маш их мөнгө олох боломжтой. Би чиний арыг хариуцна гэж хэлээд чиний байгаа газар би очоод чамайг авъя гэж хэлээд Тэгүү хотоос очиж Юсан А охиныг авсан байгаа. Согийн охинтой уулзаад өөрийнхөө хот руу дагуулж ирээд биеийг нь үнэлүүлэх гэсэн боловч биеийн сорвтой би хаана таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар хийх гэсэн ажил нь болохгүй байжээ. Дараа нь охиныг дагуулж яваад өөрийнх нь нэр дээр зээл авах гэсэн тэр нь бас бүтээгүүг нь хаа байсан Тэгүү хотоос дагуулад ирсэн өөрсдөд нь ямар ч мөнгөний тус болохгүй байсан учраас охиныг зодож тагтан дээрх угаалгын өрөөндөө хорсон гин. За эдгээр хүмүүс охиныг дэндүү хэрцгийгээр зодож эхэлсэн. Хоолоо идэж байгаад дургуун хүрхээрээ л зоддог. Өглөө босоод зоддог. Өөрсдийнх нь ажил бүтэхгүй бол уур бухимдлаа Юн Сон А охинд гаргадаг байсан гин. Мөрдөн байцаагчид Ансантайгаас асуусан. Зөвхөн энэ Согийг их гэмт итгээд охиныг зоддог байсан юм уу гэсэн. Үгүй, бид нарыг бас зод гэж тушаадаг байсан. Хамгийн их зодсон хүн бол Соги бас Сүнжон гэж хариулжээ. Хамгийн анх цагдаад мэдгдсэн өдөр найзынхаа гэрт Гуйн Сүг бүсгүй зүхтаагаад ирсэн байжээ. Эдгээр гэмт итгээдүүдээс арай нэг муу зүхтааж гарч ирсэн өдөр нь байсан гин. Байцаагчид үргэлжлүүлээд Ансантайгаас асуусан. Тэгвэл тэр охины цогцыг нь яасан бэ гэсэн нэг уулын ойролцоо булсан гэж хариулсан. Чи хаана байгааг нь олох уу гэсэн ойрхон очвол олчих бахаа гэж хариулсан байгаа. За тэгвэл тийшээ хамт явъя. Мөрдөн байцаагчид охиныг булсан газар руу Ансантайг дагуулад явах гэсэн Сог
Сүнжаан хоёр юугаач мэдэхгүй байцаагчдын өдөөс томорсон гин. Та нар биднээс хэдэн асуулт асуугаад л болоо гэсэн. Яагаад ийм удаа нэг өрөөнд хориод байгаа юм бэ? Эн чинь хууль бус биз дээ. Та нарт гомдол гаргана нэтэр гэж чанга дуу гаргажээ. Та нар эхлээд хүн барьцаалж хорсон гэдэг чинь нотлогдсон учраас та нарыг баривчилж байна гэд шууд гав зүлгсэн. Нөгөө хоёрыг тус тусад нь хилцсдэрх түр саатуулах өрөөнд гавлж хориод ансаантайг дагуулад охиныг буусан газар руу явлаа. Өглөө хүн хулгаалсан гэж дуудлага авсан байцаагчид өдөр нь хүн амны хэрэг гэдгийг мэдэж оройн 9 цагийн үед охины цогцыг хайхаар Кённам Кочаан хүртэл явсан. Мөрдөн байцаагчид Сог Сүнжаан хоёрыг огт байцаагаагүй. Яагаад гэвэл баримттай л ярихгүй бол худлаа ярина гэдэг нь тодорхой учраас бас Гүн Сүг Ансантай хоёр оюуны хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас наад хоёр чинь хий хоосон юм солиорч байгаа юм гэж хэлнэ гэдгийг мөрдөн байцаагчид урьдчилаад мэдэж байсан учраас шууд баримтыг олохыг номер 1-т тавьсан. За Ансантай очиод шууд цогцос байгаа газрыг олж чадаагүй. Нэг цаг хайсны эцэст охины цогцыг булсан газрыг олсон. Мөрдөн байцаагчид хараад шууд хүн булсан байна гэдгийг нь мэдсэн байгаа. Яг заасан хэсгийн хөрсөн зөөлөн тод өнгөтэй байсан гин. Мөрдөн байцаагч дарга руугаа залгаад шинжлэх ухаан судалгааны баг явуулах хүсэлтийг гаргаад харанхуй болсон учраас маргааш өглөө 8:30-аас газрыг ухахаар болсон. Өглөө болж газрыг ухаж эхэлсэн. Ухаад удаагүй цемент гараад ирсэн. Цементийг нь хаглаад үзсэн. Дахиад дотроос нь цемент гараад ирсэн. 2 давхар цемент байсан гин. Цементийг бүгдийг нь авч хаяад жижиг хүрзээр ухаж эхэлсэн. Болгоомжтой ухахгүй бол цогцыг эвдэх магадaltaй учраас 2 цаг 30 минут ухсны эцэст охины цогцыг гаргаж авсан. Мөрдөн байцаагчид маш тодорхой баримттай болсон. Маргааш өглөө нь Соги Сүнжаан хоёрыг байцаахаар орсон. Эхлээд Согийг байцаасан. Чи амьдарч байгаа байранда хүн хорьсон уу? Мөнгийг нь авсан уу? Дээрэм хийсэн үү? Хүчирхийлэл үйлдсэн үү? Хүн алсан уу гэсэн асуултуудад огт хариулаагүй. Эсвэргээрээ Сүнжаан мөнгө авсан хэд хэд зогсон гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Харин хүн алсан уу гэж асуусан огт хариулахгүй би мэдэхгүй гэж хэлж байсан. Охины цогцсны задлан шинжилгээний хариуч гарлаа. Маш их зодуулсан гэдг нь тодорхой болсон. Охины цогцыг булсан газар шинжилгээний хариу гих мэт бүх баримтыг үзүүлсэн өөр зүйл ярьж эхэлсэн байгаа. Бид хоёр буруугүй. Раг гих залуу байгаа. Тэр залуу алсан. Бид хоёр зүгээр л хажууд нь хараа зогсож байсан гэж хэлсэн. Мөрдөн байцаагчид раг гих залуугийн талаар аль хэдийн мэдчихсэн байсан. Хамт амьдарч байгаад зүхтаж яваад гэмт хэрэг үлдээд Тэжоны шоронд хоригдож байгаа залуу байсан. Мөрдөн байцаагчид эргүүлээд хэлсэн. Та хоёр Рагийг нэлээд удаан хайсан байх те. Бас тэр залууг дарамталж зодож мөнгө төгрөг авдаг байсныг чинь аль хэдийн мэдсэн. Тэр залуу одоо Тэжоны шоронд байгаа. Үннээ хэлэхгүй худлаа яриад байвал та хоёр илүү хүнд ялж шийтгэл аван шүү. Сог Сүнжаан хоёр хамаг буруугаар Раг руу чихээд байсан учраас мөрдөн байцаагчид эхний ээлжинд Раг гих залуу дээр очиж мэдүүлэг авахар шийдсэн. Мөрдөн байцаагчид Тэжон хотын 20 анги дээр очиод Раг залуугаас шууд асууж эхэлсэн. Чи хүн алсан юм биш үү? Соги Сүнжаан хоёр чамайг хүн алсан гэж байна. Чамайг бүх хэргийг гардаж төлөвлөж хийсэн гэж байна. Үнэн үү? Тэгсэн Раг өөдөөс нь инээгээд Юу хэрэг байгаа юм бэ? Ямар балиар худалж амьддвэ? тэр хоёр чамайг л алсан гэдэг штэ. Чи бүх энэ хэргийн хариуцлагыг нь үүрэн шүү. Яа, болж үсттэй. Юу яриад байгаа юм бэ? Би харин ч тэр хоёр араатнаас зүхтаж амьд гарсан. Би бүх үннийг хэлээд өөрөө үүрэх ёстой. Тэр ял шийтгэлээ үүрий. За ийхүү Раг гих залуугийн мэдүүлэг эхэлсэн. Охиныг биеэ үнэлэгч авч байгаа залуучууд тоохгүй байсан. Тэгээ банкнаас зээл авах гэсэн зээлэнч болохгүй. Уурандаа тэд нар тагтан дээр хорж ирсэн. Тэгээд уурандаа намайг охиныг тагтан дээр хорь гэж тушаасан. Тэнд байсан охтуудыг зод гэсэн болохоор л би зодддаг байсан. Би зүгээр л тэрний тушаарснаар нь үлддэг байсан. Соги ус ороодог ороогчийг халааж байгаад охины гуйыг нь түлдэг байсан. Усны хайчаар чихнийх нь дээд хэсгийг нь хайшилж авсан. Гал асааж байгаад ус рүү цацдаг спрей шүршээд биеийг нь бас түлдэг байсан. Хутга барьж байгаад ингээс дөрвөл ордог юм болов харъйгээд гуйыг нь дүрдэг байсан. Энэ бүх үйлдэлийг нэг өдөр хийгээгүй. Хажуугаар нь зөрж яваад л дурн хүрхээрээ очиж тамалдаг байсан. 2 сарын турш тамлуулаад сүултээ тэр бүр чимээ гаргаж чадхаа байсан. Тэгсэн энэ мүү дуу гаргахгүй байшт өвдөхгүй байгаа юм шиг байна гэд дахиад тамлаж эхэлсэн. Охин гуйж байна битгийлтэй гэж арай нэг хэлж байсан. Дараа нь амруу нь алчуурч ихэд бүх биеийг нь скотчоор ороосон. Мөрдөн байцаагчид эргүүлээд асуусан. Охин хизээ үхсэн юм бэ? 8 сарын 18-нд өдөр 4 цагийн үед үхсэн гэж хэлсэн байгаа. Дараа нь цогцсыг нь уул руу аваачаад Сог, Раг, Ансантай 3 газар ухаад эмэгтэйчүүд нь уцсныхаа гэрлийг тусаагаад зогсож байсан гин булчхаад маргааш нь бороо орохоор нь цогцс нь ил гараад ирж магадгүйгээд дахиад очоод дээрээс нь цемент
асгасан байжээ. Маргааш нь очоод дахиад цемент асгаж 3 өдөр орой очиж цогцыг битүү булсан байгаа. За мөрдөн байцаагчид цог охиныг хэрхэн яргалж тамалж алсныг нь сонсоод шууд очоод тулгаж байцааж эхэлсэн. Мөн нохон гүлэг минь чи хэрэгээ үйлдэггүй гэлөө. Раг бүх үннийг хэлсэн. Одоо үннээ хэлээрэй. Гэсэн сог бүх үннээ ярьж эхэлсэн. Би 2019 оны 6 сарын дундуур Юсон охинтой уулзсан. Тэр охиныг ашиглаад мөнгө олох гэсэн болохгүй байсан учраас амар уур хүрсэн. Тэгээд эхлээд өшөглөөд авсан. Тэгээд дараа нь тагтан дээрээ хориод зодож эхэлсэн. Тэрнээсээ яагаад ч юм өдөр ирэх тусам би таашаал авдаг байсан. Тэгээд тэр хамлалт маань баг багаар илүү хүнд, илүү ширүүн, илүү бүр хүчтэй тамлыг гэсэн сэтэл өөрөө ирэхгүй төрж эхэлсэн. Рагийн хэлсэн тэр аимшигтай тамлалтуудыг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэр аимшигтай мэдүүлгүүд дээр нэмэгдээд 7 хоногт нэг удаа цаасан аяганд будаа хийгээд өгдөг байсан гэж байгаа. Охин амьдрахын тулд тэр жоохон будааг идэж, гүрийж, тэсэж байсан байгаа. Яаж ээж байгаад амьдрахыг хүссэн. Ярихч тэнхэлгүй болсон байсан охин нэг өдөр тэсэлгүй тагтан дээрээ хүндэрчихсэн байжээ. Тэгсэн соогийг харж хаад нохоон гөлөг заван амтан гээд тагтан дээр халуун усны шаланкийг авч байгаад час халуун ус толгоо бийгээд бүх биеэр нь цацаж эхэлсэн. Тэсхийн аргагүй өвдөж байсан учраас ийш тийшээ өсчиж байгаад толгоогоо хананд маш хүчтэй цогсон гин. Тэгсэн өрөөнд байсан рагийг дуудаад толгоог нь хөдлөхгүй барьж бэ гэж хэлсэн байгаа. Толгоог нь хүчээр бариулж байгаад усны шаланка хамарлуун чихэж оруулаад усаа тавьж ам хамаргүй түлж охиныг амьсгалахын аргагүй болгосон. Охин аимшигтай орилж чарлж байгаа дахиад унаад өгчээ. Тэгсэн ансантайг дуудаад хоёр талаас нь хоёр эрэгтэйг бариулж байгаад дахиад хамарлуун усны шаланка чихэж байгаад усаа тавьжээ. Энэ үйлдэлийг 40 минут орчим үргэлжлүүлж хийсэн байгаа. Охин тэсэлгүй маргааш өдөр нь 4 цагийн үед амь тавьсан. Мөрдөн байцаагчид ярагчнуудын амьдарч байсан байранд очиж нэгжлэг хийсэн хүн амьдрахын аргагүй заваан бохир байсан гин. Гэрээс нь цоогийн охиныг хүчээр бичүүлсэн гэрээслэл олдсон. Тохиролцооны гэрээслэлд би мөнгө аваад өөрөө дурандаа шийтгүүлж байгаа учраас ямар ч асуудал үүссэн гомдол гарахгүй гэж бичүүлээд гарын үсэг, гарынх нь хээг нь авсан байсан. За үүнээс гадна гэрээс нь гуйнд нь маш олон удаа дүрсэн хутга олдсон. Мөн биеийг нь түлсэн ус ороогч халаагуурч олдсон. Чихийг нь хайрсан тайч энэ бүгдийг гэрээс нь олж хурааж авсан байгаа. Охин 2 сарын турш яргалуулж, тамлуулж, амь насаа алдсан байрыг нь шалгаж байсан мөрдөн байцаагч амьдралдаа анх удаа гэмт итгээдийг шууд очоод буудаад алчмаар санагдсан гин. Мөрдөн байцаагч цоогоос мэдүүлэг авч байхад би охиноос уучлалт гуймаар байна. Яг үннийг хэлэхэд яргалж байхад сэтгэл их өвддөг байсан гэж хэлхийг нь сонсоод шууд эрүүг нь хүчээр заагаад амийг нь дахиж ярихгүй болгочмоор санагдах хэмжээнд уур бухимдал нь хүрсэн гин. Ямар аимшигтай хэрцгий гэмт хэрэг үйлдсэнийг нь хамт хоригдож байгаа хоригдлуудад нь хэлээд яг өөрийг нь тэгж яргалаасаа гэж хүртэл бодсон байгаа. За тэгэхээр яг энэ болсон явдлыг ярьж байгаа энэ мөрдөн байцаагч нь өөрөө бүр үнэхээр аимшигтай тэр ууралж бухимдж байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй юу. Тэр эмэгтэйг яргалж байхдаа өрөвдсөн гэж хэлэнгуут нь зүгээр очоод цогч аваад ибриг гинэ жижоборыг уш босоо гэж байгаа байхгүй юу. Зүгээр амын заагаа ичмаар эрүүг нь заагаа ичмаар бүр тэр хэмжээнд бухимдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ бүр 2 сарын турш дөнгөж 20 настай энэ охиныг аимшигтай хамлсан байгаа байхгүй юу. Зүгээр л идж байгаа л дургуун нүрхээр очиж тамалдаг. Хутга авж байгаа зүгээр гойруу нь энэ яах нүг гэд дүрээ зоогоддаг гэсэн ингээ боддоо. Тэгээ хайчаар чихийг нь хайчлаад үсийг нь тайрч хаяа. Тэгээ нүү ус ороодаг халаагуур барьж байгаа. Бүр халааж агаад хамаг биеийг нь ингээ түлж яргалдаг байсан. Тэгээ охин бүр сүулдээ сулдаад юм ярьж чадхаа болоод хамаг бие удирдах чадваргүй болоод тэр балкон дээр нь хүндэрсэн байсан гэж байгаа байхгүй. Тэнгуү чи заваа амтан балкон дээр баалаа гэр ор муухай олголоо гэд солонгосын балкон дээр нь бас нэг ус гоождаг угаалгын машина холбогддог хэсэг байдаг. Тэгээ тэрний шаланкийг нь барьж авч агаад хав халуун ус тавьж агаад охин руу шүшиж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ бид нар зүгээр час халуун ус биш. Зүгээр жоохон халуун усанд ингээд заримдаа гараа өргөчхээр ямар амар өвддөг вүлээ те. Час халуун усыг хамгийн халуун дээр нь тавьж агаад ингээд шүшсэн гэж боддоо. Ямар амар өвдөж ямар амар тарчилсан бол. Тэгээ нөгөө охин ч амар өвдөөд мэдээж орилж харлаж агаад аргашаас хаваад хам мөргөөд унтсан чинь нөгөө эргэжтэйчүүдийг дуудаж агаад гарыг нь бариулж агаад нөгөө халуун устаа шаланка хамарлуун чихч хийж агаад тэр халуун усаа тавьж агаад бүр хамар амын амьсгалах боломжгүй болтол нь түлж хайсан байгаа байхгүй. Тэгээ энэ аимшигтай үйлдэлийг 40 минутын турш хийсэн гэж боддоо.
байгаа. Тэгээд тесэлгүй маргааш нь охин амь тавьсан байгаа. За тэгвэл энэ Соогийг их ярахчин залуу ямар ял авсан юм бэ гэхлээр хүн алсан, хүний цогцсыг нуун дарагдуулсан, бүлгэлж хүн барьцаалсан, удаа дараалан хүн хүчрхийлсэн, хүн алах хэмжээнд хүч хэрглэсэн гэх мэт 10 гаруй гэмт хэргийг тохож 30 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байгаа. Тэгээ энэ бичлэгийг маш олон солонгосчууд үзсэн. Хэдэн мянган солонгос хүмүүс тэгдлээ үлдээсэн байгаа хгүй. Тэгээ дийлэнх нь ийм аимшигтай ярахчинд 30 жилийн ял өгöd тахтай байд юм бэ. Шууд цаазаар авах хэрэгтэй штэ. Цаазаар авах ялаа сэргээгээч гэсэн сэтгэлдлүүд маш их байсан. За харин Тэжон хотод хоригдчихсэн Рак гэх залуу Сүнжон гэх эмэгтэй хоёрт хүн алсан, хүний цогцос нуусан, бүлэглэж хүн хорьсон, удаа дараалан хүчрхийлэл үйлдсэн хэрэгүүдийг тохож Рак гэх залууд 20 жилийн ял, Сүнжон гэх эмэгтэйг 7 жилийн хорих ялаар шийтгсэн байгаа. Харин Ансанте гэх эрэгтэйд хүний цогцыг нуун дарагдуулсан, бүлэглэж хүн барьцаалсан хэргийг тохож торгуул тавиад 2 жилийн тэнсэн өгөөд гаргасан байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр Ансанте өөрөө оюуны бэрхшээлийн 3 дугаар зэрэглэлтэй дээрээс нь Соогийн хүчээр гэмт хэргийг үйлдүүлдэг байсан нь нотлогдсон. Бас Ансантег ажилуулад бүх мөнгийг нь дээрэмдэж авдаг байсан учраас энэ Ансанте гэх залууг хохирогч гэж шүүхээс авч үзсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө болсон явдлаар дүүнертаа, охтуудтаа, бүсгүүчүүддээ дахиад л анхааруулж хэлмээр байна. Ямарваа нэгэн чат онлайнаар хүнтэй уулзсан, танилцсан гэдэг үнэхээр аюултай шүү. Таны тэр чатлж байгаа, таны тэр бичиж байгаа, таны тэр ярьж байгаа хүний чинь цаана нь жинхэнэ аимшигтай ийм хэрцгий аратан байх магадлал өндөр шүү. Хизээч хүнтэй онлайнаар битгий уулзаж танилцж байгаарай. Одоо энэ Facebook дээрээс анзаараад харахад танилцдаг группүүд зөндөө байгаа байхгүй юу? Өсвөр насныхан танилцъя, 20 насныхан танилцъя, 25 та залуучууд танилцъя, 30 гарсан эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд танилцъя, санхүү аав, санхүү өгнө гэсэн иймэрхүү группүүд зөндөө байгаа. Энэ дотор бидний нүдэнд харагдахгүй аимшигтай гэмт хэрэг зөндөө болж байгааг боддоо. Тэгэхээр та ч гэсэн иймэрхүү аимшигтай гэмт хэрэгт өртөх магадлалтай байхгүй юу? Ямарваа нэгэн муу зүйл гэдэг муу үр дагаврыг л авчирдаг. Энэ болсон явдал дээр гарч байгаа 20 настай охин ч гэсэн анх хэлээд Facebook чатаар энэ Сог гэх ярахчин залуутай танилцсан байгаа хгүй. Тэгээ анх хэлээд чатлаад ярилцахдаа энэ Согийг би чинь үнэлүүлээд өгөө. Тэгээд арын чин даа. Ард чин эргэтэй хүн байхгүй бол аюултай. Чи тэдэн хувийн ав, би тэдэн хувийн авъя. Чи сардаа маш их хэмжээний мөнгө олох боломжтой гэж өрхтөж авчираад тэгээ биеийг нь үнэлүүлэх гэсэн өөрөө бие дээрээс хоригтой. Тэгээ бие үнэлж авах гэж байгаа ирчүүд нь тоохгүй байсан чинь уурандаа балкон дээр хорж байгаа зодож хорж яргалж эхэлсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нэг хүний амь насыг хүн биш мэтээр тамалж, яргалж зүгээр л хэрэггүй болсон үед нь устгахчдаг аимшигтай бодит түүхийг сонслоо. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэрэг биш. Энэ бол манай нийгэмд хамгийн сул дорой хүмүүс хэрхэн амархан олз болдгийг харуулсан дохио. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй, хамгаалалтгүй, хүчирхийллийн орчинд байгаа очих газаргүй хүмүүсийг амархан хуурж агаад, амархан айлгаж, амархан хордог. Тэр иймэрхүү аимшигтай хэрэгүүдийг хинч мэдэхгүй өнгөрөх тохиолдлууд маш их байдаг гэж боддоо. Өнөөдөр ч гэсэн бидний нүдэнд харагдахгүй зөндөө аимшигтай хүчирхийллүүд болж байгаа. Зүгээр энэ хэрэг дээрээс л харахад тухайн өдөр ээж нь цагдаад дуудлага өгөөгүй бол энэ хэрэг олонд ингэж дэлгэгдэж илрэх байсан уу? Хинч мэдэхгүй өнгөрөх байсан. Охин зүгээр л алуулаад энэ аимшигтай гэмт итгээдүүд гэмт хэрэгээ үргэлжлүүлээд үйлдсээр л байх байсан. Тэгэхээр хэрвээ хэн нэгэн загнуулж, зодуулж, доромжлуулж, айцтай, дуугүй, хитрхи хүлцэнгүй хүчирхийлэлд өртөж яваа мэт харагдвал миний асуудал биш гэж битгий зүгээр өнгөрөөгөөрэй. Нэг удаагийн таны анхаарал, нэг удаа таны сэтгэл гаргаж байгаа үйлдэл чинь нэг хүний амийг аварч болно шүү. Хэрвээ та аюултай хүчирхийллийн орчинд байгаа бол өөрийгөө ганцаараа гэж битгий бодоорой. Энэ бүх аимшигтай асуудлыг би ганцаараа даван туулна гэж битгий тисч төвчээрэй. Шууд цагдаад мэдэгдээрэй. Эцэст нь бидний сонсон энэ болсон явдлыг зүгээр нэг үзээд өнгөрөх биш, анзаараад хамгаалдаг нийгэм байгаасаа гэж хүсэж байна. Бүгдээрээ нэг зүйлийг маш сайн тогтоож авцгаая. Ямар нэг зүйлийг сэжиглэх муу юм болсон болов гэж санаа тавьж сэтгэл гаргана гэдэг хэрэгт дурлаж байгаа юм биш шүү. Харин харсаар байж зүгээр чимээгүй өнгөрөөнө гэдэг л хамгийн аюултай шүү. Хэд хоногийн өмнө Солонгост болсон хэрэг байхгүй мэдээгээр нь гарч ирсэн. Нэг 20 эдтэй залуу хүргэлтийн ажилтан болж гэрлүү н ороод хүүхдтэй 40 минутын турш зодтолсон байгаа. Ээжийг нэг өрөөнд түгжиж хаяад хүүхдтэй 40 минутын турш зодтолдоод тэгээ эцэст нь хутгаа аваад хүүхдийг нь алаад цугтаацсан байгаа байхгүй. Тэгсэн яг хажууд нь амьдардаг хөршийнх нь айл нь хажууд нь амьдардаг айл нь түчигнээд бөө юм болоод орилж чарлаад авраараа туслаараа гэж орилж байгааг нь сонссон мөртлөө ерөөсөө цагдаад дуудлага өгөөгүй байгаа байхгүй. Тэгээ цагдаагийн ажилчид мөрдөн байцаагчид ирээд хажуу айлаас нь
мэдүүлэг авсан чинь энэ хажуу талаас амар түчгнээр авраараа гэж бүр ойрлж шаардлаа бөө юм болоодсэн шүү дээ гэж мэдүүлэг өгсөн байгаа байхгүй. Энд хажууд нь хүн авраараа туслаараа гэж байгаа бол шууд цагдаа дуудлага өгөх ёстой өстэй үг нь бол. Тэгээ Монголд бас нэг иймэрхүү асуудлууд зөндөө болдог гэж сонсч байсан л да. Баян хажуу айлынх нь хүүхэд нь уйлдаг, зодтолдог, тэгээ архиучаал түчгэндэг, бацгандаг тэгэл бөө юм болдог. Тэгээ цагдаа дуудлага өгөөд хурж ирээ цагдаа зүгээр шалгачаад яваад өгдөг. Тэгэл дараа нь бас аимшигтай юм болдог гэдэг. Тэгээ нөө солонгосоор мугаан шим гэж ярьдаг байхгүй юу? Ямарваа нэгэн болохгүй зүйл, шудрах бус зүйл, тэг хүчрхийлэл ямар нэгэн буруу зүйлийг харчаад юу ч болоогүй юм шиг өнгөрөөд явахыг хэлж байгаа. Тэгэхээр бид нэр мугаан шим хийдэг хүмүүс биш. Ямарваа нэгэн зүйл, буруу зүйл болж л байгааг харах юм бол тусалдаг. Очоод ямарваа нэгэн арга хэмжээ авдаг ухамсартай хүмүүс байвал нэг хүний амь насыг нь аврах боломж тэрний цаана байгааг ч хинч үүсэхгүй шүү дээ. За тэгээ өнөөдөр Солонгосын мөрдөн байцаагчийн яг өөрийн туулсан энэ аимшигтай болсон явдлыг ярьсан те. Энэ мөрдөн байцаагчийн хамгийн уурыг хүргэсэн хэрэг гэж ярьж байгаа. Энэ хэргийг та бүхэндээ ярьж өглөө. Тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтайсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.